Одоо эхнэрийн асуудал байна дөө бид нар ч одоо тэгэл. Одоо хөдөөний айлуудын огтуч юу дандаа сургууль соёлоо хөгөөл явчихж штэ. Тэгэл нөгөө хүүтрий ч одоо ганц торгоож байгаа зүйл нь одоо бидрийг торгоож байгаа зүйл нь ганц адуул байна. Тэгэл мөрмөлөө уух нь уяал одондоо явах нь яваа тэгэл ингээл явж जैन тэгээд одоо Оо яг нэг одоо хөдөөд яг тэгээд ихнэр аавь гэхэд үнэхээр байхгүй гоос тийм. Тэг яг ингээд одоо ингээл нэг 8 залуучуудаас нэг 10 залуучуудаас нэг 2 3хан л их нэртэй байдаг. Тэгэл бусд нь дандаа их нэргүй. Тэгэл айлуудын огтуд нэр нь тэгэл дандаа төв сөөрөн бараадаа л явчих юм дөө тэгэл. Даа ирчүүд. Тэгэл ихэнх нь бараг тэгэл ганц биш тэ ах тэгэл. Тэгэл. Тийм бай. Одоо хөдөөд нэр яг үнийг хэлэхэд хөдөөд одоо эзэнтэй байлгаж байгаа та залуучууд тэр ихнэр алдахгүй гэдэг нэг юм асуудал үнэхээр бас байна тийм ээ. Тулгамдаад байна шүү дээ. Тий, манай дүүнөр найзууд ихэнх нь бараг ганц биетэй тэгээд. Одоо та нар чи 8 л байна шүү дээ. Хэдэн ихнэртэй байна юм? Гээ, ерөөсөө ингээл 2 3 хон шүү дээ. Тийм бай. Тэгээ 2 3 хон л ихнэртэй бус нь тэгэл бараг ганц бие тэгэл ингээд адууны хараас л ингээл явуулчихлаа юм л да. Бас эрэгтэй болсноос төв суурь их бараад байна л да. Тэгэхээр чи одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо хөдөө мал малдаг тийм ээ. Одоо аж ахуйн нүүдэлч удмаа одоо ингээ хадгалж явдаг залуучууд бас их цөөрж байна. Жил болгол цөөрч нь одоо ерөнхийдөө төвөр хүмүүс их дагнж байна да. Адуу малтай за тийм ээ. Дээд үеэс эхэлж адуу мал малсан яг нэг адууч удамтай олон адуутай хүмүүс аавын хөвгүүд л ингээд оторч яваал ингээл бие биенээ төшөө явж байгаа юм л да. Тэрнээс бол бас яг хөдөө гардаг залуучууд гэдэг чинь бол за нэг 100% байлаа гэх нэг 30-40% нь л хөдөө байгаад байгаа шүү дээ. 70-80% нь бол төвөр явчихсан тийм ээ. Одоо тэгээд шийд мэд байдаг болол. Тэгээ одоо нэг сайхан нэвтрүүлэг байна шүү дээ. Хот яг хөдөөд мөдөөд гэдэг. Тиймэрхүү нэвтрүүлгээр бас оруулаас юу хөө. Тэр нэвтрүүлэг наашаа далангийн нуруу явуулмаар. Энэ үү. Тэр одоо хөдөө нэрээ нүд захаагаа авч үлдэж байгаа одоо залуу үеийнхэнгүй нэрээ үнэхээр ховордож байна шүү дээ. Одоо нэг хөдөө за нэг сумаас одоо ингээл оторт гарч байгаа нэг сумаас нэг 4 5 адуу чинь тийм ээ. Ойр тойрон найз нөхөд ах түнрэх адууг нэг ганц 2 хүн аваад за нэг хүн нэг 7 800 адуутай ингэж оторлж байна шүү дээ. Та нарыг энэ хөдөө ингээд байлгаад идэг зүйл нь яг гол зүйл нь яг юу вэ? Одоо адуул байна. Адуугүй үл нь яах вэ? Тэгэл төв рүү орох. Яг хоо тэгэл баг. Одоо өвдөөцөхөө өвдөөс энэ уян годыг тэгэл сүүж үрзүүлгээл адуулахын тулд тэгэл. Адуугүй үл нь яах вэ? Чи юу гэж боддгоо юм? Бодж үдчихсэн юм. За тэгэл төв рүү ороод энэ машин тэрэг өрөх л та том машин тэрэг л өрөх. Тэгэл баг тий. Тэ.